Энэ AI буюу хиймэл оюун ухаан үс шилжүүлэн суулгах мессеж хэлбэрт яаж орж ирж байна вэ гэхээр юун дээр ингэж бүх замыг товчлоод хөнгөлж өгч байна вэ гэхээр таны халзарсан талбайд хэдэн үс суугдах шаардлагатайг олон эмчнэр тусдаа өөртөө хэлээддэг. Би нэг танд 2500 гэж хэлдэг. Солонгос нэг эмч 3000 гэдэг. Туркэд нэг эмч 1500 гэдэг. Гэтэл та яг энэ 3 тоон салин зөвлөд байгааг итгэхгүй байна. Тэгэл энэ 3 яг л нэгэнд нь итгэл байна. Яг үнэндээ энэ 3 хүн энэ хиймэл оюун ухаан дээр нэгдээд боочих юм бол танд 2500 графт суулгах шаардлагатай гэсэн бол энэ 3 улсын эмч гурлаад 2500 суулгах гэсэн үг. Ямар ч өсвөө талбайд хэд орох юм бэ гэдгийг цаанаас нь гаргаад өгч байгаа гэсэн. Хэрвээ 3000-аас том талбайд суулгах чад тухай тэр 6000 шиг харагдах боломж байхгүй. Зарим эмчнэр ирдэг. Нэг нүхнээс 2 үс гарчгаар тараагдаж харагдаад тэр хүүхэн дарчд юм аа. Тэр бол өстой худал. Хичнээн тараагдаад балдлаа. Тэр чинь сэрмас иргэлээд байгаа. Тэгэхээр тэр тоог баривчлаад харуулад өгч гин гэсэн үг. Яг ийм нарийн тоо гаргачихсан тохиолдолд таны дагцнаас дутуу үс аавна, илүү үс аавна гэх шаардлага болчихж байгаа юм. Таны үсэж авахтаа яг тоолоод явж байгаа шүү дээ. Яг тэр шиг үсээ авлаа. За 6214 боллоо. За гэлээ. Үүнээс цааш авах шаардлага байхгүй. Яа тэгвэл угаасаа л тийм 6214-ийг суулгах. Илүү үс суулгах шаардлага байхгүй. Тэгэхээр танд яг тохиромжтой үсээ чинь яг тохиромжтой тоогоор дагцсан савлаа суулгалаа. Сэрэг харагдахгүй таны хин чараа халзан гэж хэлэхгүй л гэсэн үг. Дагцнаас авах юм бол тэр үс хүрх юм уу? Хүрхгүй бол өөр хаанаас авч болох юм гэдэг юм дээр ил гаргаж байгаа. Та бүдэрийн хувьд л сахалнаас аваад авах шаардлага байхгүй. Дагцсан хангалттай үс суулгах гэж байгаа. Суулгасан талбай чинь хэдэн үс байна вэ? Хэдэн үс ургацсан байгаа бэ? гэж бодож байгаа. 415 графт буюу 415 эд байна гэсэн үг. Яг энэ хэсэгт чинь энэ ягаа нэг талбай шүү. Ургасан. Одоо ил харагдаж байгаа энэ цэг нь хар үс мод гэсэн үг. Тухайн хэсэгт ямар ч үс байхгүй одоо хар биш сарл цэг байх юм бол энэ бол тоолохгүй. Яг өхнөөс ил гараад ирсэн 1-2 мм өргөгдсөн байгаа хар цэгүүдийг л бүгдийг тоолж байгаа. 2025 онд дэлхийн нийтэд нийтлэгдсэн хиймэл оюун ухаан хэрхэн анаахын шинжилгээ ухаанд эмчнэрийн үйлчлүүлэгч нарын ойлголтыг тэгээд дээрс нь ажлыг яаж хөнгөвчлж байна гэдгийг л харуулж байгаа. За юм өчтэй байх юм тий. сахлаа тоолуулах уу гэдэг. Тоолуулах юм даа.